Энэ оны эхний хагсын байдлаар нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхэлдэг 217 хүүхэд байныг тооцоог нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас гаргажээ. Харин албан бусаар 10,000 гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлдэг их тооцоо байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн тоо 10% буурсан дүнтэй гарчээ. Ер нь сүүлийн жилүүдэд хөдөлмөр эрхэлдэг хараа хяналтгүй хүүхдүүд сөөрсөн нь 2013 оноос хүүхдэд чиглэсэн тэднийг нийгэмшүүлэх үйл явц өргөн хүрээнд хийсэнтэй холбоотой хэмээн албаныхан тайлбарллаа. Яг одоо өнгөрсөн оны сүүл буюу одоо энэ оны эхний байдлаар бол хөдөлмөр эрхлэгч нийт 217 хүүхэд гэж бүртгэгдсэн байгаа. За ер нь бол 10 орчим хувиар буурдээ жил болгон. Гэхдээ энэ яагаад ихсээд идэв гэхээр зарим тохиолдолд энэ удирдлагын чанартай бас нэг зуны үйлдэл болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг хүүхдүүд нэлээд олон гараад ирчдэг. Үүнээсээ болоод тоо бол байнгын хөдөлгөөнтэй байж байдаг. 13 хонд нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд Ганди гэдэг сайд байсан. Тэгэхээр энэ хүмүүс маань бас гэрте харих зам гэдэг төслийг бас нэлээд хугацаанд хэрэгжүүлсэн. Тэгэхээр яг энэ нэг иймэрхүү төрлийн одоо хүүхдийн гэр бүлийн иргэн нэгтгэх, нийгэмшүүлэх одоо үйлчлэгийг бол байгууллагууд бол тодорхой хэмжээгээр хийж эхэлсэн. Тэгэхээр яг энэний дагуу бас хүүхдүүдийн хандлага бас зан одоо төлөвтэй одоо өмнө 10 20 жил тэнцэн 10 15 жил тэнцэн хүүхдүүд бас байсан юм дотор. Тэгэхээр иймэрхүү байдлаар одоо хүүхдүүдийн нийгэмшүүлэх одоо үйл явцыг л одоо илүү өргөн хүрээнд хийсэнтэй бид нар холбож үздэг л дээ. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдээс гадна хараа хяналтгүй тэнмэл хүүхдийн тооч буурсан дүнтэй байна. Байнгын хараа хяналтгүй тэнмэл гэсэн ангилалд байдаг 60 хүүхэд. Харин түүний цаана улирлын чанартай орон гэрээсээ дайждаг 250 хүүхэд байдаг гэх сүүлийн үеийн судалгаа байна. Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас өнгөрсөн жил орон гэрээсээ дайжиж тэндэг 70 хүүхдийг илрүүлжээ. Тэгээ өнгөрсөн жилд бол бид нар 70 гаруй хүүхдүүдийг одоо илрүүлсэн. Тэгээд 70 гаруй хүүхдүүдийн бараг 40 орчим одоо хувийн бол гэрт нь буцаасан үлдсэн хувь нь бол асамжийн төвд одоо ингэж буцааж шилжүүлэх байдаг ажилтны. Энэ жил бид нар бас 40 орчим хүүхдүүдийг бас илрүүлээд 30 орчим одоо хүүхдийг бол гэр бүлийн буцаагаад ч юм уу те асамжийн төвд шинж шилжүүлж ажилласан. Хөдөлмөр эрхэлдэг хүүхдийн статистик буурах дүр зураг ажиглагдсан ч үүний хажуугаар хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэн нь санаа зовоохоос асуудал болсон талаар албаныхан мэдээлж байна. Ялангуяа бие махбодын хүчирхийлэл өнгөрсөн оноос 3 дахин өссөн байна. 2012 онд л гэхэд хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхдийн хүчирхийллийн 54 кейс дээр л ажиллаж байжээ. Тэгвэл энэ онд 1357 болж нэмэгдсэн байна. Энэ дундаас хамгийн санаа зовоохоос асуудал нь цусан төрлийн буюу хамаатны ах, төрөл садны хүн эсвэл хойд эцэг нь хүчирхийлэх явдал нэмэгдэжээ. Гэтэл эцэг эхчүүд төрөл садны хүнтэйгээ тохиролцох явдал нэмэгдэх болсон нь анхаарал хандуулах асуудлын нэгд зүй ёсоор орсон талаар дүүрэг хорооны нийгмийн ажилтнууд учирлаж байна. Энэ бүгдэд эргээд эцэг эхчүүдийн хараа хяналт хүүхдсэд тавих анхаарал дутагдсантай холбогддог байна. Эцэг эх нь хүүхдэд хаахардаггүй, хараа хяналт тавьдаггүйгээс сэтгэл гутралд орох, гэр орноосоо дайжих, цаашлаадаа хүчирхийлэлд өртөх асуудал үүсч байгаад анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байгаамаа.